Эх оны төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин сөрөг нөлөө үзүүлж болзошгүй арга замуудыг ашиглахаар эх оны төсвийн төсөл тусгаад байна. Тодруулах юм бол арх дарс тамхинаас олох татварын орлогыг нэмэгдүүлж тооцсноос гадна байгаль орчин сөрөг нөлөөтэй зарим бүтээгдэхүүнийг импортын албан татвараас чөлөөлөхөр байгаа юм байна. Энэ талаар эдийн засгийн томч байгаль дэлгэрэнгүй мэдээлнэ. Тэгэхээр төр төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд иргэдийн эрүүл мэндэд халтай байж болзошгүй арга замуудыг илэрхийлж байна. 2022 оны төсвийн төсөлд төсвийн орлого 30% өснө гэж би та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл энэхүү өсөлтийг хангахын тулд иргэдийн эрүүл мэнд, амь насанд халтай, хүрээлэн буй орчинд халтай шийдвэрүүдийг гаргаж магадгүй байна. Тэгэхээр хамгийн түрүүнд та бүхэнд онцгой албан татварын орлогын өсөлтийн мэдээллийг харуулж байна. Тэгэхээр 2022 оны төсвийн төсөлд бол арх дарснаас олох онцгой албан татварыг 32 тэрбум төгрөгөөр өсгөж тусгасан байгаа. За үүнээс гадна ПИВ-нээс олох онцгой албан татварыг 1.6 тэрбум төгрөгөөр өсгсөн. За харин тамхинаас олох онцгой албан татварыг 19 тэрбум төгрөгөөр өсгөж тусгасан байна. Ингэснээр арх, тамхи, ПИВ-нээс олох онцгой албан татварыг нийт 52 тэрбум төгрөгөөр өсгөж тусгаад байна. Тэгэхээр засгийн газар бол татварыг нэмэхгүй гэдгээ мэдгдсэн. Гэхдээ татвараас олох орлогоо нэмэгдүүлсэн нэг талаас ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа юм а. Арх тамхины үнийг өсгөх гээд байна уу, эсвэл татврыг өсгөх гээд байна уу, хэрэглээг нь өсгөх гээд байна нь бол ойлгомжгүй. Гэтэл ямар ч сан хагас их 80 төгрөгөөр одоо 3 их 80 дээр өсгөгдсөн байгаа шүү дээ. Тэрний чинь баг за 500 орчим тэрбум төгрөг нь бол жишээлбэл арх тамхины хэрэглээнээс одоо олно гэсэн байлээ. Энэ бол тэгээд ёс зүйн хувьд бол нэг тийм их болчмгүй гэмээр л ийм одоо заалтай байгаа юм. Одоо яагаад гэвэл ийм одоо ажилгүйдэл ихтэй, ядуур ихтэй үед хүмүүс арх тамхи уугаад яв гэж байгаа юм уу? Ийм байдлаар бол ингээд төсөвлөж оруулж ирсэн байлаа. Засгийн газар ингэж хүний биед халтай байж болзошгүй одоо татварын орлогуудыг өсгсөн атлаа. Нөгөө талдаа хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй байж болзошгүй бараа бүтээгдэхүүнүүдийг импортын татвараас чөлөөлсөн. Юун түрүүнд керосин болон газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. За энэ нь бол засгийн газраас хэрэгжүүлдэг одоо агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөртөө зөрчилдөж байгаа гэж үндэсний аудитын газраас мэдээлсэн байна. Тэр үүнээс гадна олон нийтийн анхаарлыг татаад байгаа электрон тамхитай холбоотой асуудал бас мөн хөндөгдөж байна. Аудитын байгууллагын дүгнэлтээр нэг электрон тамхиг 40 янжууртай зүүрлэн авч үзвэл энэ төрлийн бараа бүтээгдэхүүний одоо татвараас 1.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлнэ гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Тэгэхээр электрон тамхины импортоос олох боломжтой байгаа 1.4 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ гэдэг одоо асуултанд таны анхаарлыг хандуулъя. Тэгэхээр 1.4 тэрбум төгрөгөөр нийт 8 худаг барих боломжтой юм байна. За үүнээс гадна орон нутагт 200-аас 300 хүүхдийн суудалтай нэг бага сургууль барих боломжтой юм байна. Гэсэн хэдий ч одоо татварын орлого бүрдүүлэх боломжтой ийм одоо арга замыг хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэдэг шалтгааны үүдээс бид одоо хүртэл татвар авч чадаагүй. Тэгэхээр эх онд төсвийн орлогыг 3.7 их 80 төгрөг буюу 30% нэмэгдүүлсэн гэж бид өмнө нь мэдээлж байсан. За энэхүү өсөлтийн дийлэнх нь бол иргэдэд хамаатай татварууд дээр нэмэгдэхээр байгаа. Тэгэхээр бидний цалин орлогоосоо төлдөг хувь хүний орлогын албан татвар бол 146 тэрбум төгрөгөөр өсгөхөөр хүлээгдэж байгаа. За харин өдөр тутмын худалдан авалт зэрэг одоо зүйлээсээ төлдөг нэмэгдсэн үрдгийн албан татвар бол 637 тэрбум төгрөгөөр өснө гэж одоо эх оны төсвийн төсөлд тусгасан байна. За үүнээс гадна онцгой албан татварын орлогыг бол 235 тэрбум төгрөгөөр өсгөж тусгасан байна. Төсвийн одоо татварын бус орлогын өсөлтөд харьцангуй нэг тийм өсөлттэй биш харагдаж байгаа. Өмч хөвчлөлтөр бол ерөөсөө юм төлөвлөдөөг харагдаж байна. Тэгэхээр зэрэг уг нь бол нөгөө одоо сая нөгөө шатхуунаа хэмнэн гэж байгаа тийм. Тэгэхээр чи ер нь бол одоо мөн үнэтэй одоо энэ машинуудыг бол цөөлье гэж ярьж төлөвлөсөн юм байна. Тэгэхээр зэрэг өөрийн одоо хөрөнгөний орлого буюу нөгөө төрийн болон орон нутгийн өмчтөй үйлдвэрийн газар одоо хуулийн этгээдүүд маань өөрсдөө одоо зарим хөрөнгө борлуулж юм олох орлогын хэмжээ бол нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа.
Тэгвэл иргэдтэй холбоотой татварын орлогын өсөлтийг нэмэхгүйгээр иргэдийн нуруунд дээр ачаа үүрүүлэхгүйгээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой юу гэдэг асуудал урган гарна. Үндэсний аудитын байгууллагын дүгнэлтээр төрд байгаа олон тооны автомашинуудыг борлуулснаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгэхээр аудитын байгууллагын дүгнэлтээр засгийн газрын 2015 оны 184-р тогтоол заасан шаардлагад нийцээгүй нийт 346 автомашин бол төрийн байгууллагуудад байгаа. За үүнээс яамд бол 98 автомашин, за агентлагийн хувьд гэх юм бол 248 автомашин, нийтдээ 346 автомашиныг бол төрийн засгийн газрын тогтоолд нийцээгүй учраас эдгээр автомашиныг борлуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна. Эдгээр 346 автомашины 119 автомашиныг нь төөрлөн авч судлахад бол эдгээр автомашины засвар, жолооч, дулаан, шатхууны зардалд бол 1.7 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо гарсан байна. За үүнээс гадна иргэдийн нуруунд дээрх ачааг нэмэхгүйгээр төсвийн орлогыг бүрдүүлэх нэг боломж бол төрийн өмч өвчлөл байгаа. Тэгэхээр та бүхэн харж байна, Монгол улс бол 2016 оноос хойш бол өмч хувьчлал явагдаагүй. За өмч хувьчлалаас төсөвт бол орлого орж ирээгүй байгаа. Хэдийгээр үеийн засгийн газар бол төрийн өмчөд аж ахуй нэгжийг цөөлөх, за төрийн өмчийг хувьд шилжүүлэх, төрийн өмчийг нээлттэй болгоно гэдгээ мэдэгдэж байгаа боловч яг өнөөдрийн байдлаар бол сүүлийн бараг 6 жилийн хугацаанд бол өмч хувьчлал бүрэн зогссон байна. За 2022 оны төсвийн төсөл дээр ч гэсэндээ өмч хувьчлалаас ямар нэгэн орлого олно гэж тусгаагүй байгаагаас харахад эх онд ч гэсэн өмч хувьчлал зогсохоор байгаа юм аа. За мөн дээрэс нь бас хувьчлах бол асуудлууд бол бас нэлээд байгаа. Ер нь бол хараад ахаар төрийн өмчийн компаниуд зарим нь бол ингээд давхарсан шинжтэй. Жишээлбэл байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяанд бол аялал жуулчлалын хөгжлийн төв гэж байна. Аялал жуулчлалын үндэсний төв гэж байна. Энэ хоёр ямар ялгаатай? Ер нь нэг нь хариуцаад явбал яадгийн те. За тэгээд сангийн яамд гэхэд жишээ нь горх тэр мэлхийн адны амралтын газар гэх төрийн өмчт үйлдвэрийн газар байна. Гэх мэтчлэн бол энэ төрийн өмчт үйлдвэрийн газруудыг бол зарим нэг шаардлагагүйгээр мэдээж хувьчлах. За тэгээ мөн зарим нэг тохиол бол те зарим хэсгийн хувьд хувьцааг нь бол нэгцтэйгээр арилжах ийм бас бол арга хэмжээнүүдийг бол нэлээд авах хэрэгтэй. Ер нь бол тэгээд нөгөө ногд ашигынхаа орлого хэмжээг нэмэгдүүлэхэд бол нөгөө яриад байгаа төрийн өмчт компаниудын үнэлгээ засаглал те энийг сайжруулах, ашигтай ажиллагааг сайжруулах энэ талаар бол нэлээд арга хэмжээ авах хэрэгтэй л байгаа. Гэхдээ ер нь бол яг энэ татварын бус орлого бол нэг их өссөн харагдахгүй байна. Өөрөөр хэлэх юм бол төрд байгаа автомашин, барилга байгууламж өмчийг борлуулах замаар төсвийн орлогыг бүрдүүлэх боломжтой. Ингэснээр иргэдийн нуруунд дээр ирэх ачааг багасгах боломж бас байна. Тэгвэл улс орнууд иргэдийн нуруунд дээр ачаа нэмэхгүйгээр татварын орлогыг нэмэгдүүлэхгүйгээр яаж төсвийн орлогоо нэмэгдүүлдэг вэ гэдэг талаар та бүхэн танилцуулъя. За тэгэхээр бидэнтэй хамгийн ойр хоёр улсыг жишээ болгон авч үзье. Бүгд найрамдах Хятад ард улсын тухайд гэх юм бол төрийн өмчт компаниудын үйл ажиллагааг сайжруулж, төрийн өмчт компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлснээр ногдол ашигыг нэмж, за энэ байдлаараа төсвийн орлогоо нэмэгдүүлсэн жишээтэй байна. За харин Оросын холбооны улсын тухайд гэх юм бол төрийн өмчт компаниудыг борлуулахаас гадна түрээсийн орлогыг нэмэгдүүлснээр төсөвтөө дэмжлэг авсан байна. Тэгэхээр энэ мэтчлэн улс орнууд заавал иргэдтэй холбоотой татварын орлогыг өсгөхгүйгээр, заавал иргэдийн нуруунд дээр ачааг нэмэхгүйгээр төсвийн орлогоо нэмж болж байна. Харин Монгол улсын засгийн газрын тухайд гэх юм бол хамгийн залхуу иргэдийн нуруунд дээр хамгийн их ачаа үүрүүлсэн татварын орлогыг өсгөх замаар төсвийн орлогоо нэмэгдүүлж байгаа ийм дүр зураг бол харагдаж байна. За мэдээж төсвийн орлого бүрдүүлнэ гэдэг бол төрийн чухал үүргийн нэг. Гэхдээ өөрийнхөө нэмж бий болгосон төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд заавал төр иргэдийн эрүүл мэнд, амь насанд халтай арга замуудаар төсвийн орлогыг бүрдүүлэх шаардлага байна уугүй юу гэдэг асуудал урган гарна. За үүнээс гадна заавал иргэдийн нуруунд дээр ачаа өрүүлэхгүйгээр, заавал иргэдийн төлдөг татварын орлогыг нэмэхгүйгээр төсвийн орлогоо нэмэх боломж байна. Ийм боломжуудыг улс орнууд аль хэдийнэ хэрэгжүүлж байна. Харин Монгол улсын тухайд гэх юм бол хамгийн амархан, за хамгийн өр нөлөө багтаа иргэдийн нуруунд дээр хамгийн их дарамт толдог аргуудаар ашиглан төсвийн орлогыг нэмэгдүүлж байна.